орчуулга байгаа байхгүй. Монгол улс бидний тухай тэр хэдүүтэн маш их судлаад Монгол улс ийм жижиг улс яаж тэр үед тэгээд тесэрч чад энэ пассионарны толчойг тэр түлхэлт байсан юм байна гэдгийг тийс байхад өнөөдөр онлын төвшөнд бид нар оноос нэрийг монголчууд өөрсдөө гаргаагүй. Монгол хэл дээр орчуулаагүй явж байгаа. Тийм учраас энд хүн нөгөө пассионарнаас тэр passion гэдэг нэг англи орос үгээр нь хэрэглээд байгаа. Тэр юуг хэлж байгаа гэхээр ер нь passion гэж бол хүний яг энэ дотоод сэтгэл хөдлөлтөөр хүнийг өөрийн урагшаа урамшуулж авч явдаг нэг тийм үе байдаг шүү дээ. Тэр яг нэг мэдрэмж байдаг. Тэрийг хэлдэг байхгүй. Хүн аливаа юмд итгээд энэ болноо би хийж чаднаа гэдэг нэг босоод ирдэг үе байдаг шүү дээ. Тэр сэтгэл зүйн нөхцөл байдлыг тодорхойлсон үг нь тэр passion байхгүй. Тэгээд тэрийг пассионарны толчойг гэдэг гомилоо хэлсэн байна. Би энийг ингэж хоёр янз байна. Нэг нь хүн өөрөө ухамсарлаг яагаад ч тэр дотроосоо ингэ мэдрээд урамшаад зүтгээд байдаг. Тэрийг ухамсарлаад тэрийг зөв сэтгэл зүйн тэр нөхцөл байдлыг зөв ашиглаад явдаг юм. Тэгэхээр би энд юу хэлмээр байна гэхээр би монголчуудаа хандаж нэг юм хэлмээр байна. Яг ийм үе дондор Монгол улс явж гин шүү. Яг бол би биэндээ гой харагдах нь чухал биш. Ийм цөөхөн орон хүнтэй улс үйж дэлхийд тэр соёл урлагаар нь тэр спортоор нь тэр одоо оюуны спорт гэдэг чинь та нар бодоо юу нөгөө ой шанамжийн спорт дэлхийн шүү дээ. 18 дээд рекордын 14-ийг монгол хүмүүс хийсэн байна шүү дээ. 14-ийг монголчууд хийж байгаа. Тэгэхээр энд нэг өөр дотоод төрөлтийн процесс үйл явц яваад байна. Энийг мэдрээд хэдүүл харин мэдрэхгүй харанхуй эндээ хөтлөгдөд явах юм шиг. Мэдрээд энийг харин жинхэнэ үндэсний түлхэлт болгоод бид нар ашиглаж чадвал нэг л юм хөдөлж шүү. Одоо хингийнээр ярил тэр од нь харах, од орох үе байна. Тэр энийг бид нар ухамсарлаад эв нэгдэлтэйгээр бие бинийгээ одоо ингээл айхтар үзэн ядаад хэдий хэсэг хуваагдаад хамгийн энгийн юм дээр ч ойлголцоо болоод ирсэн. Энэ хэрүүл уруулаад зогсоогоод явах юм бол Монгол улсад амжилт хүрэх боломж байна. Яг л би тэр ингээд 90-ад оны айгүй хүнд үед Монголын төвд ажиллаад би өөрөө орчуулагч хийгээ зарим юмыг ингээд орчуулад явж байхдаа өдөрдөг үе байсан. Үгүй иймч байх гэжтэй. Тэр Чингис хаан гэж бид нар айгүй их ярьдаг. Биднийг харуул бидний өмнөөс барыг ичмээр ийм байсан байхгүй. Тэгсэн чи одоо бид яаж өөрчлөгдөж байна? Энэ улс орн чинь тэр иргэд нь ямар эрхчлөөдөө тэр эрхчлөөгөө яаж хамгаалж чадчихэ. Энэ бол бүр том бол. Ямар ч өндөр байшингаас ямар ч оюут толгоогоос том болж өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг болсон. Иргэнтэй болсон чинь. Дорны улсын хувьд бол айгүй том болдог. Бид нар энийг өнгөлөхгүй. Жишээлбэл одоо нэг хүн яаж хөгжил хүрч байгаа гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бид нар тооцоол ингээл нэг эдийн засгийн юм яваад байна шүү дээ. Тэрнээрээ нэмээд хүн болгон эдэлж байгаа эрхчлөөгөө тэр хэрэглээнийхээ сагсанд оруулж ирвэл ямар том болно гэж би яг энийг хэлж байгаа гэхээр хүмүүс та нар ингээ бод өнгөт телевизийнхаа төлөө хүн гарч ирж амиа өгдөг байхгүй. Машиныхаа төлөө гарч ирээд би машинтай баймаар байна тэрнийхээ төлөө би байлж гин гэдэг хүн өгөхгүй. Хүн төрөлхтний төвхөнд хүн бол тэр баригдаж мэдрэгддэггүй материалын биш эрхчлөөний төлөө бол хэдэн мянган жилийн турш өгсөөр ирсэн. Тийм үнэтэй зүйл. Тэрийг өнөөдөр бид нар өдөр тутам цаг тутам эдлээд хэрэглээд явж байгаа. Энийг тэр баялагтаа оруулах шүү. За маш гоё хэллээ, баярлалаа. Тэгээд зөвхөн гадаад харилцааны сайдын одоо төрийн хүний хувьд тэл өмшилж би яг наадах чи өөрийн биеэр энэ жил мэдэрсэн дурсамжаасаа нэг хуваалцъя. Сая энэ жил бас олон орноор явлаа. Ялангуяа одоо энэ дэд бүтцийн үнэтэй байгуулт хөгжил маш хурдтай явж байгаа Хятадаар төвдөр явж ирсэн. Тэгэхэд бол олон орны иргэдийг авч явдаг хөтлөгч биднэрт хэлж байгаа. Монголд очиход яг зам нь хэцүү байдаг. Дэд бүтцийн асуудал бол манай одоо орон шиг биш байна. Гэхдээ та нарыг харахад бол одоо сая зөвхөн сая дотоод түлхэлт гэж бас гоё орчуулж байна тий. Бид нар үнэхээр Монгол хүний сэтгэлгээний хурдыг энэ гоё эрхчлөөтэй байдал эдгээр
Linux-ийг чинь ийм орны хүмүүс ирэхгүй байна та нар шиг гэж байна. Тэгэхээр хизээд бид нар эрхчлөөнд гэх юм уу би эрхчлөөнд итгэжсэн үр дүн гарна гэж бодож исэн. Яг энэ жилээс бол бүр тодорхой үр дүнгуудээр гарч ирж чад бол маш баяртай байгаа. Тэгэхээр тэр батал одоо энийг хүртлийн тогтолцоонд итгэж одоо зангидж явж иржсэн бас бид нар төр засаг тодорхой хэмжээнд бас үнэлэх хэрэгтэй баг. Өөрөөсөө бас итгэл хүчтэй байх хэрэгтэй баг тийм. Тэгээ одоо нэг сүүлийн асуулт ганцхан би тодорхой зүйл асууя. Блокчейн технологи бол одоо жоох юм судлаач гэх юм аналистийн зүгээс харахад бас юм сэтгэл хөдлөмөр гоё юм одоо бүр юм юу гарч ирж байна л да. Одоо эргэлт гэх юм уу те. Тэгэхээр та бүр блокчейн технологиг манайх одоо санхүүгийн компани тоглогчдын төвшин биш шүү. Төр засгийн бодлогын төвшөнд энэ таны хэлээд байгаа энэ эрхчлөөг хамгаалах тийм үү? Энэ чиглэлд яаж юу хэрэглэх, ашиглах бодлого барьж авъя гэдгийг бидэрт нэг тодорхой зорилт байж болно. Эсвэл явж байгаа процесс байж болно. Тэрнээсээ танилцуулаач. За блокчейн бол би нөгөө HMBC гэдэг нэг төсөл эхлүүлчихэд яваад жоохон гацчихад байна. Яахааргүй бас энэ нөгөө экспертиз дутчихэ. Бид нар бүх параметр юмудаа ингээ гаргачаад яг нөгөө юугээ програмаа хөгжүүлэх гэдэг ингээд ирэхлээр үнэхээр жоохон гацаанууд үүсэж байна. Гэхдээ концепц нэг байж байгаа учраас энийг бид нар ингээ хийгээд явах зорилго, хүсэл эрмэлзэл байгаа. Бид нар энэ дээр ажиллаад явж байна. Нөгөө талаас сая одоо манай бас төлөөлөгчд Эстони яваад ирсэн. Тэгээд маш их баярлж байгаа. Яагаад би баярлж байгаа гэж багийн ерөнхийлөгчийг 2003-4 онд Эстонд айлчлуулж ирсэн. Тэр яг энэ оронд айлчлуу Чили юм уу одоо энэ Балтийн орнуудаар бас оруулъя гэдэг саналыг яг тэр үед би гаргаж ирсэн. Яагаад гаргаж ирсэн? Тэгэд энэ яагаад тэр үедээ онцлог гэхэлэр тэр үуч нөгөө эдийн засаг маш хүнд байсан учраас мөнгө өгдөг орнууд руу л явдаг байсан байхгүй. Мөнгө өгдөг орнууд руу явдаггүй байсан. Хайр мөнгө зарцууллаа. Ямар хэрэгтэй юм, ямар үр өгөөж юм болгон дээр очивол та нэг хэдэн төгрөг өгөөч гэх тэгээ мөнгө өгсөн бол тэрийгэ үрж ирж Монголдо ийм одоо юу үр ашиг авчирлаа шүү гэж ингэж ярьдаг байсан. Тэгээ би тэр үед Чили явъя гэдэг жишээлбэл эдний уурхайн хуулийг бид нар судлах нь газарт байгаа алтнаас илүү үнэтэй шүү. Яг тэгвэл алтан байгаад байдаг хуулийн зүг болохоор алтаач хурж чадахгүй болох юм байна гэдэг чинь. Тэгэхээр хууль нь алтнаас ч чухал байгаа юм чинь. Яваад судлах тэр үед надад хүн ямар одоо би нэрийг хэлгээ байлыг нэг бид нар мэдэн шүү дээ аль хэдийн судалсан гэж хэлээд хамгийн гол явах ёстой яваагүй байхгүй юу? Тэгтэл дараа нь яасан гэхэлэр хичнээн удаа энэ оюутологийн юуны дараа хичнээн баг тийшээ явсан шүү дээ. Энэ нэр хэрэгтэй байна. Ингэхгүй бол болохгүй юм байна. Эстон руу яг тэр явдаг гол зорилгын нэг Эстон тэгэхэд аль хэдийн засгийн газрын хурал нь онлайн явдаг болсон юм. Би 2003 оныг ярьж шүү дээ. Тэг өөх энийг авч бид нар хэрэгжүүлэх боломжтой байна. Энийг очиж судлаа гэд тийшээ явж исэн байна. Тэгтэл сая яваад ирэхэд Эстон бол бүр тасраад явцсан. Тэгэхээр энэ шин технологийн орон зай жижиг орн гэж ойлголт байхгүй. Том сэтгэж чадж яах нүггүй юу? Өөртөө итгэж чадж яах нүггүй юу? Иргэдийнхээ бүтээлч тэр одоо нөөц боломжийг ашиглаж чаддаг систем байна уугүй юу гэдгээр л шалгалт явна. Эстонууд тэгж чадсан байна. Тэгвэл бид нар энд чадах гээд оролцох хэрэгтэй. Тэр боломж нь байна. Энэ блокчейний салбарт ажиллаж байгаа одоо айгүй олон залуучууд байгаа. Би юу гэж боддог гэхээр одоо сая энэ бүртгэлийн юун дээр очиод нэг иргэн нэг бүртгэл. Ингээл энэ чинь өөр блокчейн дээр бүх материалууд хадгалагдаад эхлэх юм бол яг блокчейний нэг том давуу тал нь юу гэхээр орж байгаа мэдээлэл хязгаарч алга болохгүй. Тэр архивлагдаад байна. Хоёрдугаар тэгэхээр хин нэгэн хакер ямар нэгэн багч та олборгүй алга болж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр тэр мэдээллийн аюулгүй байдал өөрт өмнө зохиогдсон одоо юунуудаас системүүдээс хамаагүй давуу талтай байгаа. Блокчейн тэгэхээр одоо ингээд энэ манай төрийн мэдээллийн системд аюул чухал үүрэг гүйцэтгэж болно. Банкны системийг цоошин өөрчлөх боломжтой нэг нөөц боломж гэж би харж байгаа. Блокчейн дээр өшөөнийг би юу ярьж байгаа гэхээр үнэхээр одоо тэр миний HMBC гэж яриад байгаа юм уу гэхээр Монголын компаниуд миний тэр концепц хэрэгжиж би одоо мөрөдөж штэ. Бид
бүр ингэж болд юм а гэж харуулсан дараа Монголын компаниуд өөрсдөө энийг ажиллуулах юм бол экспорт хийх гэж байгаа компаниуд гадаадад өөрийнхөө офисыг байгуулах шаардлагагүй болчихж байгаа. Тэр офисууд нь Монголын компаниудын гадаадх офисууд энэ virtual буюу том орон зайд 24 цаг хизээж байнга байж ах болцоотой бөгөөд бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад гэрээ контрактуудыг автомат AI дээр суйрлаад хийгээд явах боломж өөрөө бий болгож байгаа. Тэгээ энийг бид нар бүрэн ашиглаж чадсан юм бол 3 сая хүнтэй одоо бидний эдийн засаг 6 сая хүнтэйг одоо эдийн засаг шиг болох боломж байгаа байхгүй. Тэгээ энэ бол мөрөөдөл биш болсон шүү дээ. Монголчууд аль хэдийн энэ залуучууд ч зөндөө програм софтвер боловсруулаад эхэлсэн. Дэнцүүгээд компани энэ аль хэдийн хурж ирээд Япон руу бүтээгдэхүүнүүдээ гаргаад эхэлсэн байж байгаа. Зөвхөн тэр болгон бид нар харахгүй байгаа болохоос нөгөө гал тэр хөдөлсөн байхгүй. Бид нар тийм болж байгаа. За маш их баярлалаа. Тэгэхээр одоо ингээд энэ 12 сарын 1-ний өдөр болсон байна. Тэгээ энэ жил чинь бид нар одоо таны хэлж байгаа эрх чөлөө, оюун санааны хөгжил энэ бүхнийхээ үр шимийг дэлхийд нэрд гарсан хамтлагтай боллоо. Тийм ээ. Оюун ухааны олимпиадад маш олон медаль авлаа. Ер нь ингээд бодиттой эрх чөлөөний одоо баталгаажуулж үндсэн хуулиа бас батлаа. Дэлхийн 2 том гүрэнтэй нэмж стратегийг эзүүрэн төвшлөл байгууллаа. Тэгэхээр бүгдээрээ энэ бүхэндээ нэг алга тагшаад бас голдны явж исэн гол үүрэг хүлээг явж исэн. Өнөөдөр бид нэр цаг гаргаж ярилцсан цогцолтой сайдаар яг тийшээ одоо бүр хамт хэлээж байгаа гэж бодож байна. Заалнаас нэг одоо гарын өргөд за тэгээ заалнаас 3 өнөөс эхлээд авч 1 2 3 за ингээд очих. Монгол улсын ирээдүйн Монгол улсын гадаад байгаа элчин сайдын атишаа хөрөнгө гадаадд байгаа үндэсний ажиллаж байгаа ажлах хүчний бүтэц тэднийг Монгол улсын хөгжилд яаж хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал их санаагаа тавьсан. Тэгэхээр яг энэ одоо 4 жил болох гэж байна тийм 3 жилийн хугацаанд та Монгол улсын гадаад бизнес эрхлэгчдийн гадаад ажиллах Монгол ажилчдын эрхчлийг хамгаалах талаар юу хийж чадваа цаашид хийх юм юу байх вэ? За баярлалаа. 2-3 минут хариулт авъя. Маш чухал асуулт. Яг л энэ одоо миний гол зорж байгаа юм л энэ бизнес хийх гээд энэ их хүндрэлүүдийн ард гараад амьд үлдсэн энэ хараа 90-ад оны хүндрлийн ард гараад үлдсэн бизнесүүд ч бол энэ хүн төрөлхтөнд 20-р зуунд байж болох хамгийн том шалгуурын ард гарсан нөхдөд байхгүй. А тэгээд тэр бүтээгдэхүүнийг яаж гадагшаа гаргаж өгөх вэ гэдэг бол миний айгүй гол зорилго байсан. Тэгээ нөгөө худалдааны төлөөлөгчийн газар бид нар байгуулж эхэлж штэ. Энэ бол ямар ч бүтээгдэхүүн хийцэн бай хийх нэг асуудал. Хийцнийхээ дараа энийг зарах уугүй юу гэдэг дээр тэр үйлдвэр цаашаа орших уугүй юу гэдэг юу тогтож байгаа байхгүй. Тэгэхээр энийг зарна гэдэг бол өөрөө айгүй их зардалтай маш хүнд асуудал. Жишээл Titanic гэдэг кино миний санджаар 100 сая доллараар бүтсэн. Борлуулах зардал нь 200 сая доллар байхгүй. Бүтснээс 2 дахин тэгж бараа бүтээгдэхүүн зах зээл рүү нэвтдэг. А тэрийг хувийн компаниуд өөрсдийн зардалтаа суулгаад хийх нь маш хэцүү. Өнөөдөр яг бол манай бизнесүүд ихэнх нь жижиг байгаа даа. Тэгэнгүүт тэр худалдааны төлөөлөгчийн газруудыг хийж өгч яана гэдэг чинь тэр борлуулалтыг яаж нэмэгдүүлж байна вэ гэдгээрээ ажиллаа дүгнүүлдэг бүхэл бүтэн хүмүүс гараад ирэх нь байна шүү дээ. Тэгээ гол зах зээлүүд дээр эдгээр ажиллаж эхлэе. Солонгос, Японд бид нар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Өнөөдөр манай экспорт хүссэн хэмжээнд хүрч өсөөгүй байгаа даа шүү дээ. Тэгвэл энийг яг дэмжлэг хийх хүмүүсийг тавьж өгч байгаа байхгүй. Бидний зүгээс үзүүлж байгаа дэмжлэг нь. Нөгөө талаас миний бас нэг юу зорж явсан юм юу гэхээр би яг сайд болол юунуудаар ажилчны одоо хуучин ажилчны оройноор яваад үйлдвэрүүдтэй танилцсан. Тэгэхдээ би Европын элчин сайдыг араасаа дагуулаад яг хөтлж яваад үзүүлээл. Тэгээд айгүй их урам орсон. Яагаад урам орсон гэж
би 2012 онд байгаль орчны сайд байхдаа энэ аршигны үйлдвэрүүдийн байдал айгүй хүн нөгөө усны хэрэглээ усаа цэвэршүүлдэг юм технологи нь өөрөө тийм дэвшилтэд биш байсан. Тэгсэн сайн намайг өрөөд ирсэн бүгдээрээ санаж байгаа юм чи би ус яаж ашиглаж байгааг шалгах гэж очиагүй байхгүй. Тэгсэн чи бид нар усаа арай технологи ахиулсан шүү. Энэ арьс боловсруулдаг юу химийн бодисууд эднэрээ бид нар өөрчилсөн шүү. Байгаль орчин ээлтийг хэрэгэлдэг болцсон шүү гэд. Өшөө урам орсон юм нь юу гэхээр бид экспортоо нэмэгдүүлээд эхэлсэн, гаргаад эхэлсэн гэж байна. Тэгээд Италийн элчин сайдыг дагуулж яваад яасан чи дараа нь Италийн элчин сайд өөрөө нэгэ идэвхтэй юм л дээ. Хит хитэн компаниудтай холбож өгөөд дархны нэг компани юм экспорт нь эхлүүлж авах шиг байсан. Энд хит хитэн компаниуд гэрээ контракт хийсэн. Японд айлчлахад би яг өөрөө намайг яг өөрийг айлчлахад өөрөө яваагүй байх та. Би тэгэхэд бизнес форум хийгээд Монголын бизнесүүдийн бүгдийн тэнд танилцуулаад байсан. Яг тэр бизнес форум дээр дархны нэг компани контракт хийсэн. Тэгээд экспортоо эхлүүлсэн. Ингээд ярих юм бол нэлээд одоо Вьетнам 2018 онд Монгол улс түүхэндээ байгаагүй өндөр түвшингийн экспорт хийсэн. Тэр бол зүгээр тохиолдлоор өөрөө болоогүй. Энэ чинь жишээлбэл урд төрштөөгөө энэ зах зээлийн нээлттэй байлгахын тулд дээр бол нөгөө эмнэлэгт жижигт гарсан хүн шиг л байнгын энэ яриа хэлцээг явуулж зах зээл өөрөө нээлттэй эрүүл явж байгаа байхгүй. Яг гэвэл тэр их том худалдаа одоо бол Монголын худалдаа үнэхээр том болсон. 18 оны манай нийт худалдааны эргэлт түүхэндээ хамгийн өндөр Монгол улсын түүхэнд шүү. Хамгийн өндөр байсан. Экспорт нь хамгийн өндөр байсан. Манай экспорт ашигтай байсан. Тэгээ энийг бол байн өдөр тутам ярьж ээж энэ явж байгаа. Энэ өндөр түвшин төрнө гэдэг чинь хин нэгний бүтээгдэхүүн зарагдсан байна шүү дээ. Тэрийг би одоо тэр гэдэг ингээд нэрлэх аргагүй шүү дээ. Зүгээр энэ тооч нь өөрөө хувь бизнесүүд экспорт хийж байгаа манай бизнесүүд ажилтаа хийгээгүй бол энэ тоо бүрдэхгүй байхгүй. Ийм том түвшин. Нэг урамтай зүйл байна бас жишээлбэл. Манайх готл Европ руу гаргаад ирсэн. Их биш. Гэхдээ аливаа нөгөө худалдааны онцлог юу гэхээр тэр техникийн стандартуудыг манай бүтээгдэхүүн давна гэдэг нь өөрөө айгүй том шалгуур байхгүй. Техник чанарын стандартыг 10 гуталд авсан бол тэрний ард бид нар саяыг үйлдвэрлээд яг тэрийгээрээ гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө ихний гаргалт гэдэг чинь өөрөө айгүй чухал. Тэр стандартуудыг Монголын гарал үүсэлтэд бүтээгдэхүүнийг тэр наргийг өөрийнхөө зах зээл рүү энэ болж ийн манай хэрэглэгчдэд бол энэ таархаар юм байна гэдээ оруулаад эхэлж байгаа нь амжилт байхгүй. Нэгнэ. Гэт ингээд ярил би. За Монголын гадаад танилцааны чиглэлд таны одоо оруулж байгаа хийж байгаа олон цагийн зүйлийг бол ард түмэн мэдэж байгаа, үнэлж байгаа. Тэр бас тодорхой дэвшүүлье. За тэгэхдээ би таныг одоо гадаад танилцааны сайд засгийн газрын гишүүнээ өгөөд энэ уул уурхайн асуудал дээр их одоо асуудал болоод олон одоо лицензүүдийг хааж байна. За тэр оюу толгойн гэрээг зөв буруу гэж сонин хэвлэлээр бол мэтгэлцэл талцаал ингээд юм. Би энэ улс төрийн үнцэг аяас нь бол асуугаагүй шүү. Энд одоо ийм одоо ард түмний толгой бол энэ дээр одоо бүр хаашаага хандхаа байсан ийм зүйл болчиход байна. Тэгэхээр энэ дээр одоо зарим нь болохоор зөв буруу, зарим нь одоо энийг оюу толгойн гэрээг засах бол сүйр Монгол улс одоо сүйд болно. Өөр төлөвлөлт оронч гэх шиг. Зарим нь одоо энийг бол маш хурдан засах гэдэг юм. За тэгээд үе төмөн олон одоо тэр болохгүй байгаа тэр лицензүүдийг хаалаа. Би тэрийг бол ард түмэн бол бас дотроо бол баяртай бас зөв юм хийж гэж зоригтой алхам хийж гэж харцуудыг би хөрдөө оруулаа. Гэтэл бол та гадаад харилцааны одоо тархин дээр сууж байгаа хүн одоо нөгөө олон улсын чинь одоо нөгөө итгэл үнэмшил энэ юм одоо ямар хуу байдалтай байдгийг болоо гэдгийг өнөөдөр бас энэ их сайхан өдөр одоо тантай таарсан дээр бас нүүд болоод нэг асуучаа гэж бодсон юм аа. За хоёр дахь жижиг асуудал дээр тэр нэг одоо сошиал ертөнцийн ингээд энэ улсууд бол цугаараа өөр хөвгттэй. Одоо тэгээд нэг цэцэрлэгийн хөвгтүүд ингээд нэг юу яриад одоо суудсан нэг ерөөсөө өнгийн ангаа үзэхгүй харахгүй юм байна алгаа. Энэ ертөнцийн одоо муухай сайхан бүх юмыг л хараас сууж байна. Энүүд бол баярлалаа сууж байгаа эцэг их гэж байхгүй, таарахгүй. Уу одоо энэ ямар мундаг одоо мэдээллийн юм руу умбад орчих. Миний хүүхдүүдэд оюун санаа нь одоо хөгжиж байгаа гэж ингэж одоо бодохгүй.
би л одоо настай хүн болоод бодод юм уу? Энийг бас нэг жаахан ялгаатай, цензуртай бас зарим нь одоо гаргадаг тэр ядаад энэ бол тэр болгоныг одоо тавьдгүй юм л шүү дээ. Тийм юм хийж болдгоо мó гэж нэг одоо асуумаар ахын за. Уучлаарай. Уруу хийж байгаа бол. Асуултаас баярлалаа. За хөрөнгө оруулагчдын гадаадын хөрөнгө оруулагчдын ихтгэл гэдэг бол нэг чухал. Манай хүссэн хүсээгүй бид мөрөөдлийн ертөнцид хэсэг хэд хоног л амьдарч болно шүү дээ. Яг амьдрал гэдэг бол нөгөө үннээр монголчуудад айхтар өгнүүд юу одоо ардын зүйл цэцэг бол жинхэнэ ухаан шиг гэсэн үг. Үннээр явал өхөр тэргээр туулааг үзнэ. Тэгэхээр бид нар нэг л уул уурхайгүйгээ сайхан амьдарчиж болох юм шиг хэрэг бодож байгаа бол одоо та бүхэн барай зөөж байгаа энэ микрофон энэ заалны энэ тоноглол энд ажиллаж байгаа зөндөө хүмүүс тэр уул уурхай хөгжсөний хайлагыг бид нар хүртээд явж байгаа юм. Хүссэн хүсээгүй та ингээл бод эмнэлэгт ань тэмцээд үхгүй твж байгаа сэхэн твж байгаа хүний аспирин тусал энэ бүгд чинь валютаар орж ирж байгаа. Монгол улс орж ирж байгаа валютын 80 гаруй хувь чинь уул уурхайгаар орж ирж байгаа. Болыг бүгдийг нөгөө гаргах чинь эмнэлэгт твж байгаа хүмүүсийг ямар эмээрээ эмчлэх гэж байгаа. Одоо л мах бид нар гаргаж эхэлж байна шүү дээ. 80 сарын малтай гэдээ бид нар маха одоо л гаргаж эхэлж байгаа. Тэгэхдээ тэр аспиринийг оруулаад ирэх орлогыг өнөөдөр тэрийгээр олоогүй байна шүү. Зөвхөн эхлэл явж байгаа байхгүй. Тэгэхээр уул уурхайгаа бид нар харин төрөлжүүлээд бусад салбарын экспортоо нэмэгдүүлэх нь Монголын стратегийн зорилго. Уул уурхайгаас хамаарлаа багасгах нь стратегийн зорилго. Тэгэхдээ дээдсээс заяатсан газар нутаг дээр энэ байгаа баялгаа гаргаад бид нар зарж сурах хэрэгтэй шүү. Америк тэгж өгсөн шүү. Алтны халуурал gold fever гэдэг үг чинь Америк зохиогдсон үг байна. Тийшээ бүх хүн алт ухгээд яваа. Тэгээд дараа нь тэндээсээ тэр баялагын хурдл нь Америктэй бий болоо. Тэгээд эргээд Америкийнхаа хөгжилд чинь нөлөөлж байгаа юм. Канада, Австрали, Чили гэдэг одоо түрүү ярьлаа. Тэгэхээр бид нар энэ байгаа юм одоо хараалч гэх юм уу баялагын хараал гэж ярих юм. Тэгж ярмааргүй. Харин асуудал бий юу бий? Юу гэвэл баялагын тэгш бус хуваарлт бол энэ бол асуудал байна. Түүнээс тэр алт тэр зэсэнтэй асуудал нь биш үү? Тэгэхээр энийг бид нар яах ёстой юм бэ? Жишээл би Эрдэнэтийг нөгөө 49% бол миний байр суурь хөрөнгөний бирж дээр гаргаад ард иргэдийг борлуулах ёстой. Тэгжээж ард иргэд энэнд чинь тэр баялагын хуваарлалт тэр бүтээн байгуулалт нь боддоор оролцож эхэлж байгаа байхгүй. Энэ боломжийг гаргаж өгөх ёстой. Сая Монголд 10-аад IPO хийгдсэн байна. Би маш их баярлж байна. Яг тэгвэл ерөөсөө IPO Монголд хийгддэг. IPO гэхэл гадаадд хийгддэг байсан. Өнөөдөр монголчуудад зөвхөн банкнд мөнгө хадгалах биш. Хөрөнгөний бирж дээр мөнгө байгаа бол хувьцаа аваад энэ бас хадгалах нэг хэлбэр байхгүй. Харин мөнгө банкны хүүгээс өшөө хурдцтайгаар өсгөх боломж өгч байгаа. Тэгэхээр гэх мэт бид нар энэ дээр зөвхөн тэнцвэртэй эрүүл хандах хэрэгтэй. Ашиг олох боломж байхад Монгол улс тэр ашигыг олоод яваад харин иргэддээ жигд хойрлож өгч байгаа шүү дээ. Төсөл зогсох ёсгүй. Гэрээ сайжрах ёстой. Ийм л үү. Тэр хүүхдүүд өнөө. Гэхдээ цаг хугацаа гэдэг өөрөө буцдаггүй зүйл. Хүүхдүүд энэ интернет, энэ дижитал орон зайд цаашиж амьдрах болно. Энийг бид нар хамаагүй зогсоож болохгүй. Яг гэвэл энэ цаг үеийнх нь өнгө юм байна. Хүүхдүүдийг энэтэй хавтуулахгүй байвал тэр хүүхэд өөрийнхөө дараа өсөх нийгэм хоцорсон хүүхэд болж өснө. Ажлын байр олох нь хэцүү бол. Харин яаж хэтрүүлэхгүй байх вэ? Тэнд дундаас хүчрхийлэл тэр нөгөө буруу мессежүүдийг харин яаж хяндаг байх вэ? Тийм ээ? Энэ юмнууд дээр бид нар илүү анхаарах ёстой байна. Тэр би бас түрүүний тэр хүүхдийн юм дээр яг нэмээд хэлэхэд бүх
одоо энэ олон улсын эрх зүйн núгэн дээр parental control гэдэг бүгдээ хянах энэ зааварчилгаа бүгдээ Facebook энэ төр чинь байгаа. Энийг зүгээр хэл сураад унших хэрэгтэй. Бүх гэрээг нь унших хэрэгтэй. Өмнөний заавар уншдаг байх, сурах хэрэгтэй. Тэр хэвлэгт бид нэр мэдлэгээ дэвшлүүлэх хэрэгтэй. Энэ цаг хугацааны асуудал. Түүнээс биш тэн дотор хүүхдийг одоо юу харьцаж болохгүй гэдгийг цаанаасаа заасан байна. Тэр бол бас тийм болцсон байна шүү. Миний асуух гэдэг өнөөдрийн юу гэхээр өнөөдөр бид нар уул уурхаа андаа энэ талынхаа юм ярьж нөгөө талаас бас оюуны уурхаа гэж ярих юм бол бид нарт өнөөдөр оюуны өмч энэ оюуны зах зээл дээрээс дахиж хөрөнгө босгох дээрээс нь тийшээ бид нар өөрсдийнхөө оюуны өмчийг орлуулах олон улсын эрх зүйн таарах бид нар өнөөдөр Аз Пасификт одоо оюуны өмч хамрагддаг. Ер нь энэ юм дээр бид нар одоо сая ингээд хүү гэж хамтлаг гэж яриад байна. Энэ маань бол зөвхөн яг үүндээ бол Америкийн хамтлаг л болсон шүү дээ. Яг л бүх гэрээ хэлцээр Америкийн хамтлаг тэдний эрх зүй тэдний гэрээн дээр хийгдэж байгаа болохоос биш нэр нь Монгол болохоос биш хамтлаг нь бол ер нь Америк хамтлаг. Тийм учраас бид нар энэ тал дээр Монголын төр тэр гадаад харилцаа оюуны өмч тал дээр одоо ямар нэгэн тийм байх ёстой юу? Байр суурь таны байр суурь өгөөл гэж асуусан. Тавч харалт байх ёстой. Энэ гадаад бодлогын үзэл баримтлал 2011 онд шинжлэхдээ би энэ бол хамгийн бага шинжлэхдэх ёстой баримт бичиг гэдэг байр суурьтай шинжлэх нь хандсан. Гэхдээ тэн дээр би хит юм шинжилж оруулъя гэдэг яг би санаачилж байгаад оруулсан юм. Соёлын чиглэлийн гадаад бодлого явж явах ёстой. Спортын чиглэлийнх явж явах ёстой. Энэ бол гадаад бодлогын хэрэгсэл юм аа. Энийг зөв ашиглаж явах ёстой гэдэг гадаад бодлогын үзэл баримталд оруулж гисэн. Тэр болтол гадаад бодлогын үзэл баримталд энэ ухагтхуунууд байгаагүй. Тэгэхээр энэ бол энийг дэмжиж явах нь өөрөө гадаад бодлогын үзэл баримталтаа шингээд орцсон байгаа болохоор гадаад яамныхны өдөр тутам хийж явах ажлын нөгөө нэг юун дотор бүртгэл дотор энэ ажил жишээл орцсон байж байгаа. Тэгэхээр энийг бид нар үнэхээр дэмжиж явах хэрэгтэй. Ахаал бор зүрхээр манай юу урлагийнхан тэр том зах зээл дээр шууд гарчих айгүй хэцүү байдаг. Энэ дээр нь төр дэмжиж л өгч байгаа хэрэгтэй. За нарийн зүүн продюсерс гоё том асуулт орж ирлээ. Бараг хэд хэдэн панел тустай хэрэгтэй. Ер нь бас Америкт хийсэн гэрээний хувьд асуудлууд бас байгаа юм шиг байлээ. За тэгээ 2 минутаагаа бол за танаас 30 секундэд асуулт, сайдаас 1 минутанд хариулт. Тултал нь ашиглах байна. За та өөрөө эхлээд нэг нэрээ хэлээд тайлбар. За намайг Батулга гэдэг. За засгийн газар төлөөлөд сайд байгаа учраас энэ сайхан болцоог ашиглаад нэг асуулт шийдэж байна. За энэ бол манай Монгол улсын хувьд одоо алсын хараа нь юу байна? Дунд хугацааны хараа нь юу байна? Зорилго нь юу байна? Маш товчхондоо. Одоо бид бол хааш яваад байна? Юу хараад байна те? Одоо биднээс бол маш тодорхой бодиттой хэмжигдэх үз. Тийм одоо зорилго нь юу гэдэг юм бэ? 5 жил, 10 жил, 15 жил, 20 жил. За бүр цаашдаа. Тэгээ одоо бид өстө хөгжиж ирэх ярьж байгаа л да. Яг үндсэндээ бол олон улсын байгууллагуудын судалгаагаар аваад үзэх юм бол олон судалгааны санхүүгийн байгууллагууд аваад үзвэл бидээс хөгжлийн одоо байр мөн хэлэхэд бол бүх одоо үзүүлэлт болон өсөлт юм их ховрогддог л да. Жишээлбэл одоо АМД-ээс гарсан судалгаа 63-62 явж идэг тийм ээ. Үндсэндээ бол бид хөгжиж байгаа үнэ. Гэхдээ бол бас нөгөө бусад улсууд чинь асар хурцтай хөгжиж байгаа. Хөгжлөд бол өөрөө их харьцангуй ойлголт байж байгаа. Тийм учраас энэ одоо жишээлбэл солонгосууд бол Японыг хөгжлөөр гүйцэнэ гэсэн маш ард түмэн бүгд одоо ойлгодог энгийн ойлголттой бидээс яг энэ хүрнэ гэсэн ойлголт. Хятад бол жишээлбэл энэ жилийн дотор 5 жилийн дотор ядуучуудаа 30% одоо жишээлбэл одоо боолтон төрөлж гэдэг юм маш бодиттой нэг тийм энгийн хүмүүсийн ойлголтоор ойлгох хөгжлийн нэг тийм зорилго байдаг шүү дээ. Тэгээ тэрний бодол энэ дээр юу вэ? Чухал асуулт. За маш товчхон хариулъя. Монгол улс хөгжиж байгаа. Гадныхан юу гэж хэлэхээс үл хамааран яг тэр хөгжилтөнд бид нар амьдарч байгаа. Өөрийнхөө дүгнэлтийг бид өөрсдөө хийх. Би өөрчн зүгээр тооруулж. Монгол улс коммунизмын замаар 80 жил хөгжөхөд 90 онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.5 тэрбум доллараас. 3.5 тэрбум доллараас 10 жил бид нар энэ нөгөө 90-ад оны өөрчлөлт шинжиллийн явц энэ шинэ эдийн засаг чи өөрөө төрхөндөө ороод явтал хоорондоо уялдаатай явтал 10 жилийн шилжилт шаардлагдлаа шүү дээ тийм. Тэр үед бол бүр бүх юм доошоо юу 3.1
3.5 тэрбум 1 тэрбум рүү хүрсэн. 2003 онд бид нар 1 тэрбумынхаа босхийг давсан. 2003 он. Эннээс хойш 10 гаруйхан жилийн дотор Монголын эдийн засаг өнөөдөр 12 тэрбум төрсөн гэж. 80 жилд 3.5 тэрбум. 10 жилд 12 тэрбум. Бид нар өөрсдөө би гадаад бодлогын салбарт ажилладаг болохоор олон юм яг тодорхой нүдрүү харж хинрүүч хийж байна. Жишээл бид өөрсдөө байнгын шүүмжлэлтэй, байнгын хар мэдээтэй гадныхан ч тэндээс л мэдээлэл авч байгаа хөө. Айгүй олон юмн дээр энэ бүтэхгүй. Айгүй олон хөрөнгө оруулагчид Монгол улсын бүтэхгүй байна гэдэг презентац тавиад ингээ баримттай тоотоо ярихлаар тэгээд нүдэн дээр нь 90 онд хот ямар байсан, одоо ямар байгааг ингээ харуулхлаар хөх ийм болцсон юм. Би хүртэл өөрөө гайхаж ирсэн юм. Манай нэг найз хамт одоо надтай энд 90-ад онд 10 жил сурч ирсэн хүүхэд төрж ирчээ. Хүүхд танаа очил Лас Вегас шиг болсон байна шүү дээ. Би тэгээд явуулж ийн гэдэг яг л Монгол сэтгэхүүгээр за чи бол юу яриад байгаа гэсэн. Сүхбаатарын талбай дээр намайг яг ордон хүртэл дагуулж алхаад чи эргээ тартаа гэсэн. Бид нар тэн дундаа явж байгаа болохоор хизээч олж хардгүй юм байна. Тэр чинь ингээд нэг үедээ босоод явж байгаа. Тэгээ харангуут тэнд чинь зөндөө юм хийгдсэн. Тэгвэл өнгөрч болохгүй. Сэтгэл ханж болохгүй. Өшөө сайжруулах гэдэг явах хэрэгтэй. Алсын хараа юу вэ гэвэл миний хувьд Монгол улс үндсэн хуулийн дээр угаасаа бичсэн байна. Нэр үндсэн хуулийн дээр тэр зорилгоцсон байж байгаа. Эрхчлөөтэй, сэтгэл хангалуун амьдардаг иргэдтэй тусгаар тогтносон улс би 100 жилийн дараа одоо юу гэдэг Тэнгэрээс ингээ харсан чинь Монгол улс тусгаар тогтносон хэвээрээ, иргэд нь эрхчлөөтэй хэвээрээ тэгээд амьдрал нь ямар ч гэсэн одоо бүгдээрээ тэр бомтон болно гэж бол байхгүй шүү. Гэхдээ ажилтай, орлоготой, иргэдтэй л байгаасаа гэж бодож байна. Тэгвэл бол. За маш их баярлалаа. Тэгээд хүмүүнийхээ ч гэсэн тантай тэгээд та бүхэнтэй энэ өнөөдөр өглөөний 1 цагийг хамт өнгөрөөснийгээ би бас ерөөл гэж бодож байна. Тэгээд энэ өдрийн энэ удаагийн форумоос гарах нэг гоё түлхүүр гарч ирлээ гэж бодож байна. Дотоод түлхэлт юм уу? Эндээс асуусан үний асуултад. Тэгээд зохиолтой сайд 3 дахь хөтөг хэлэхдээ ухамсарлагдаагүй байхдаа ийм үр дүн гарч байгаа юм чинь энийгээ бүгдээрээ анзаарыг, мэдрий, ухамсарлая гэдэг штеп. Энэ бидэрт байгаа пашн тийм үү? Дотоод түлхэл заримдаа гал ирмэлсэн гэж орчуулдаг байдаг. За ингээд бүгдээрээ 20 онд дотоод түлхэлтэй ухамсарлцгаая гэдэг өөрөөр таны дээр байна.